За өдрийн мэнд 3 минутын бичлэг хүрж байна. Өнөөдрийн яриацад болохоор залах урлын тухай байгаа. Залах урал ер нь яагаад төрөх вэ? Олон янзын шалтгаан байгаа. За яг хэрвээ яг эхлээд номын дагуу хариулах юм бол хоосорлоос үүсдэг. Хоосрол итгэхгүй байдал гэдгийг хүмүүс дандаа тайвшрал гэдэг зүйлд андуурдаг байхгүй. 50 хүн энэ өстөө дараахан сайн хүн шүү, 50 хүн шүү гэлдэг. Гэтэл тэр хүн яг үүндээ ямар нэгэн зүйл хийх эрч хүч байхгүй, тийм номоо хүн байж болно. Итгэх байхгүй гэсэн үг. Тэгэхээр залхуурал ер нь бол эхлээд бол итгэхгүй байдлыг бэлддэг. Тэр ямиг ингээ хийчихээ, тэгчихээ гэдэг нь гот яах юм бэ? Залхуур өрөөд ийна. Болохгүй тий. Наа чи хийгээд амжилт хүрэхгүй. Яг үндэ хийгээд амжилтанд хүрэхсэх юм мэдгүй ч гэсэн наан ингээ хоосрлоор дүгнэхийг бас залхуурлын ихний шалтгаан. Хоёрдугаарт болохоор зориг байхгүй бол ер нь бол хүний амьдралын олон янзын зорилгоудын нэг нь бол харин хүн болгонд хамаатай зориг бол дахин төрөх явдал байдаг л та. Гэтэ хүмүүс ер нь дахин төрөх гэдэгтээс гадна дахин давтагдчихгүй байдлаар ойлгоогүй байдаг. Манай пэйжийн зүгээс ч юм өмнө санал болгож ирсэн зүйл юу юм бэ гэхээр хүн өөрийн бие махбодоо ойлгоод гэхдээ бие махбод төвтөө амьдрахаа болох хэрэгтэй. Яг гэхээр бид нар амьтан биш байхгүй юу? Тэгэхээр бие махбодын төвөөс оюун ухаанаа сүнсээ баясгаж амьдрахдаа яг тэр сүнс чинь тэр оюун ухаан чинь дахин давтагдчихгүй байдаг. Хэдийгээр нэг удмын үргэлжлэл мөн ч гэсэн тэр удмыг яг дагаа амьдрна гэж байхгүй шүү дээ. Тэгэхээр яг энэ цаг үед 21-р зуунд 2025 онд тий хүн болж биеийг олцсон хэдэн ч настай хүн байсан ба тий энэ сүнс бие хоёр нь хэдэн жил хамт байсан бай 20-той байна уу 30-той байна уу 40-той байна уу хамаагүйгээр гол нь тэр хүний дахин давтагдчихгүй байдал амьдралын гол зорилгоо ойлгох хэрэгтэй. Амьдралын гол зорилго гэхээр та нарт аав ээж болох ч юм уу бууглах л та. Энэ бол гэхдээ яг дахин давтагдчихгүй зорилго биш байхгүй юу? Хүн болгонд л хэрэгтэй зорилго. Тэг ингээд хэрэгцээтэй гэсэн үг. Дахин давтагдчихгүй зорилго гэвэл яг юу гэх юм бэ гэвэл өөрөө дуртай тэгснэ тэрий чи хин ч оролдгүй үн цэнтэй зүйлийг хэлж байгаа гэсэн үг. Магадгүй одоо миний хийж байгаа зүйлсийг чсэн би өөрийнхөө хувьд бол дахин давтагдчихгүй зүйл маань гэж боддог. Тэгээд маш олон жил тэгээ залуу хүний хувьд бол олон жил зарцуулж хийсэн зүйлээ энэ зорьсон зүйлээ болохоор миний дахин давтагдчихгүй өгдөл юм аа, дахин давтагдчихгүй мөрөөдөл юм аа, зорилго юм аа гэж боддог байхгүй хайдгүй. Тэгэхээр та нар намайг дуурайх биш. Эсвэл сошиалор харсан бүр илүү алдартай хин нэгний дуурайхаас илүүтэй би яг хин юм бэ? Миний амьдралын утга учир юу юм бэ? Зорилго юу юм бэ? Би мянган удаа шантарсан ч бүх ертөнц миний эсрэг байсан ч би яг л тэр зүйлийн төлөө амиа тэ зориулж чадхаар тийм хүсэл мөрөөдөлтэй гүний хүсэл минь юу юм бэ? Юу намайг онцгой болгох юм бэ гэдгийг ойлгох хэрэгтэй. Гүний хүсэлгийн гутаа харин хизээ зөхгүй зүйлийг олж хэрэггүй. Хизээ зөхгүй зүйл гэдэг нь харин би өөрийнхөө жишээнээр хэлжсэн шүү дээ. Би бол яг одоогийн насн дээр бол барилдаа тэрэг байхгүй. Услын арслан орхон баяр битэр хийснэ бараг чацууч гисэн. Тэр хүний тэр зүйл рүү зориулж байгаа хүч хөдөлмөр чин хүсэл нь өөр байхгүй. Тэгэхээр би одоо өөрийнхөө хийж байгаа зүйлийг явахд болно. Монголчуудын нийтлэг хандлага юу юм бэ гэхээр өөрийн гэсэн тодорхой зорилго байдаг. Өөрийн гэсэн дахин давтагдчихгүй байдлаа болгодог. Тэгэхээр хоосрол, гутралгүй нэг муулах тэрийг мэрэгүү ухаантай болдог. Тэгэхээр ингээд залах уу, бүтээл авахгүй, гараас нэм гардгүй хүмүүс байсаарлах болно. Би сод болсон болохоор хэлж байгаа биш. Зүгээр энэ зүйлийг нэг удаачсан сонсоод анхаарал үзээсэй, анзаараад үзээсэй гэж хүссэн учраас энэ гүйцэтгэл хийж байна. Тэгээд анхаарал тавьсан байт баярлалаа.